Чи чинь хүн үү? Чано. Дууграач. Таны алдар Тэмүүж юу? Яахаар миний нэрийг мэдтий? Мэднэ. Нутаг даяа. Нэр нь Зурайцсан. Тантай ингэж уулзсан хэмээн зөвчилсэнгүй. Өчүүх намайг жилүүгэн гэдэг. Чи хаанхын хүн бэ? Намайг хороохтун. Таны эцэг Есүхбаатрийг дайдснихаас буцаж явахын үзээд татаруудад хэлхүүр гэж хороолгосон мэт. Яа нэгэнэ. Хачмо би өөрийгөө төмөнтэй зүгэж нүглээ намжлах гэж олон жилийн дэртээс ийхүү зүтгэж явна. Чи үннийг өчвөө. Хөх тэнгэр мэднэ. Бол би үннийг өчв. Есүхбаатрийг татарт хуулсан нүгэлт хэлмэн энэ байна. Яанэгнэш. Хэрвээ минь өршөөл танд нохоо мэд зүтгэж насыг барь. Наад хотгаа. Би чамайг хүссэн ёсоорч нохойгоо болгоно. Наад хорт хэлээ гарга. Бүр гарга. Амичны хэлтрүүллээ. Энэс хойш миний хатвчанд хэвтэж нохой хоол идэж нохой явдлаар явах болно. Тэмүүчин анд юунд ирж ис зологно? Хар өглөөнөөс хэдний уяан дээр морд багширлаа.
Дайчуд өдий болтлоолго. Тэмүүчи анд чинь төрүүлж залгахаар сэтгэе биз. Савсаг эмчи. Санаа харанхуй болгох садрыг юунд өгүүлнэ? Аха. Алтан хүчээр хоёр тэмүүжний дэш явчихлаа. Тэдос гадна сэтэртэй шарам руу ичиж. Хамаг Монголын хааны хүлэг гээд бүрийн отлоороо тийш авширцгааж байна. Мөр биш. Гүү илгүйд. Гүмөр хоёрыг ялгахгүй. Ялах хүүхд би бишээ. Тэмүүжин анд таныг морлон ирж залгана гэж бодож байгаа байлгүй. Тайчир дүү худлаа хэлээгүй баха. Зарингийн төлгөнд жил ямараар бууж байна. Голгоор их нийлж дасайт зорих жил их үсэг зориглон сэтвэс бүтэн Мөнхөх тэнгэр минь, эцэг дээдэс минь хамаг Монгол хотлоор хатгалдах дайсангүй болгож сойрох. Гутамшигт муу үйл, үл учралдан бадралт сайн үйл дэлгэртвэ. Гэмтэх гэмээс гэр хотлын минь гэтлэгж хайрал. Өргөс үйлээс үр хүүхдээ минь өнгөрүүлж хайрал. Сар шин сайхан гарлаа. Эвдэрсэж явсан ахын дүү сэвэйдэн орж миний сэтгэл дүүрэн байна. Би 3 мэрэгдийг дарж өшөөгөн аваад олсон олзоо бүгдийг нь эцэг тойролд өгдөг нь учиртай. Хан эцгийн тосгоор хатан бүртийгэн яахан авч чадах вүлээ. Эдүүгээ би ахан дүүсээ умартан явснаа бас тунгаагаад элгэн ураг та нартаа хишиг хүртээх учиртайг ухаж оллоо. Энэ удаад эртний их Хотууд хааны хөвөн ах алтан. Нэгүн тайшин хүн ах хучир. Соргож зүрхийн хүн сачвэхэ. Тус бүртэн нижгээ 100 өрх хүртэй. Тэмүүжин дөө биднээс түлхүү хантаа төрсөн гэдэг нь илт байна.
Яад орчгоны туг сүлтийг авч явах ганц хүн гэдгийнч үнэхээр зөв аа. Хорээ! Ах бүр галзууч байна. Хаа ганцтал тулалдсан бидэнд. Юу ч гийгүүллээ дээ. Тэгтэл харин Есүхээ эцгийг хорлогдоод хар нутаг дээр хайж нүсэн. Энэ муу сайнуудад ийм шан хүртээд юм уу чи юу? Ээж дачиж би хэлсөө нуамай. Ханхраад байна. Та амгалан морилж явна уу? Тэмүүжин амт тань өргөндөөн заларч бай. Өөлийн хаан заларч байна. Өргөндөөн заларч байгаа. Амархан сайн байна уу? Минтээ хүн амар сайн уу? Минтээ. Сар шин сайхан шинэлв үү? Сайхан шинжилж байна. Та сар шин сайхан шинжилв үү? Сайхан. Өөлийн ээж. Та тавтай сайхан хаварчж байна уу? Тавтай сайхан. Хүн сайхан хаварчж байна уу? Сайхан сайхан. Урт мориндоо сундалж хуужим дээлэндээ багталцаж өссөн Тэмүүжин та хоёр амдын тангараг алдалгүй. Айл сахалт аятай байгаа нь надад таатай байдаг юм. Алтан хочир хоёр маань чирч золголоо. Одоо л нэг эвиэндээ орох байгаа. Тэмүүжин амдыг хонь олонтой. Намайг адуу олонтой гэдэг. Эндээс сугаар нүүж хонь адуу хоёрынхаа гიშгэгдлийг дагаж усвал ямар вэ? Жамохот зог бэр. Амуу тайчруу. Юун шууган болоод байна. Жамгаа дэндүү тайчир.
жамуух төрөнд учир битүүлэг үг хэлээд мартсан. Одоо дүүн онгон шүтэнд минь халдаад явчихлаа. Хүү. Чи жамуухт очиж золгоогүй. Тэр чамаас ахмад хүн гомдож буй үз. Эвлих эвдрэх хоёр дээр хорвоо тогтдог усуу. Жамуу хандыг амархан уйдамтгай хүн гэдэг. Хоня дууныхаа гიშгтлийг дагаж нүй гэдэг нь салж тусгаар цусыг гэсэн үг биз. Эвэс хүчрхэг нь үгүй гэдэг босоо. Эсгий дуурахтан эвэ нэгтгэж нэгэн тугийн дор зүгсний хүчээр хүн нүүх улсыг газар тэнгэрт мандуулсан гэдэг. Нэгэн тугийн дор хэрхэн цугларах. Ani altar hembe. Хэд нутаг хаана? Би Жатран аймгийн Жамуух. Таны алдар хэм? Би Киад оржгны Тэмүүжи. Таныг тусгаар ирээгүй бол өнөөдөр 8 шаргыгаа барьж чадахгүй байна. Сайхан байна. Бүгдийг барих юм. Тийм ээ. Бүгдийг.
Барлас аймгийн хувилаа. Зэдэм ахын дүү Сүвэдэ Баатар Байрын аймгийн өсөн өвгөн хорч тэргүүтэн ахс дүүсээ дагуулan нөхөрлөө хэмээн ирлээ. Дүү чи надад баярт мэдээ авчирлаа. Тэднийг орилготон гэж. Ээж хар зүрхний хөхнөрт боовол та юу гэж болгоно? Харин л дээ. Төвөн өөрөө мэднэ зү. Уул нь айл харганы хүндэд боовол үйлс бүтэмжтэй байдаг гэд эцэгч нь дуртай айл байдгсан. Айда. Тэр ч уулын сайхан утга. Ээж та хасар дүүгэн онхоогүй үгийг дагаж надад гомдсон юм биш үстэй. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг гэх. Өө чи мэдлэг бидний үгийг ирэх биш сонсмоор. Өөрийн бодлыг хэлээгүй байхад хүний доторх хэрэг таах. Алтан хүчээр нарт өгсөн хэдэн өрх айл эдний хүчийг хэрхэн зузаатгаж байгааг ирэх биш харж байгаа биз. Энэ хөөний доторхыг таахад бэрх болжээ. Үнэхээр ихийг бодсоор эндэж осолдохыг гэхээс сэтгэл минь өвдөх юм. Өмнө айдуухан ирж бухтай яадаг. Хаанаха. Хоч заримд юу хэлвэх вэ? Би өөрөө тосч уулзнаа. Өргөний шав тавилж өгнө гэж хэлээрэй. Эзэн болвол өөрийгөө зааж хэлсэн намайг хэрхэн жаргуулах вэ? Чамайг би төмний ноён болгоно. Тэгвэл намайг төмний ноён болгоод улсын дотроос гоо орхид 30-ыг шилж эм болгох эрх олгох. Олгом. Тэмүүжин чи миний хэлэх үгийг сайтар сонс. Алтан хуучир нар зөвлөлдөж чамайг хаан болгохоор тогтож надаас асуулаа. Жамуха бид хоёр хэвэл нэгтэй хэлхээ бэгтэй учир жамухаас би хагцж үл болох байлээ. Гэвч дээд тэнгэр нэгэнд зааж хэлсэн болохоор Тэмүүжин хаан болох гэж би тэдэнд хэлсэн. Алтан хуучир сачавхийн нар Хабуул хааны үеэс дамжсан алтан бүсийг авчирч мөдхөн чамд өргөн байна. Тэнгэрийн зэрлэг хонь бууз харгал улсын жолог авахтун.
Эйлгэн садан эйлгэн сатаа. Отог. Эйлгэн отога. Лумын Америк отога. Хавал хааны өрсөд бид Тэмүүжин чамайг хамаг Монголын хаан дөргөмжилж Чингис хаан гэж нэрийдээ. Болгоон сойрхно. Хаан Тэмүүжин чиний хатуу зэрлэгийг хайхгүй явбаас хамаг ямиг хаман авч хар толгойг минь хайж одохтун. Эзэн Тэмүүжин чиний их зэрлэгийг стагваас энэ биеийг минь эзгүй газарт хөөж өрх. Чингис хаан та болгоон сойрхно. За миний хүү. Тэнгэрт өршөөгдөж, газарт эвээгдэж яваарай. Мөнх тэнгэрийн хүчин дор агуу их суузалын ивэл дор та нар намайг хаан өргөмжлөв. Миний зарилгийг эс дагсан хэнийг ч болов тэнгэр гисгэх болно. Тэнгэрийн зарилгийг дагнаа. Эйгч отога. Лумын Америк отога. Хаан Тэмүүжин таны гар хөнгөн болов. Ууган хургийг хөнгөж сойрох нь. Энэ Ахмад хөвөн хөхөчүүд би хэцэнгэргэн үтээ. Хаан таны ивэл дор аль альдэн бүрийг даран сөнөхтөн төмөр ташуур мэт явг. Өднөөс хөнгөн сумнаас түр. Их хаантан болоо сойрох. Алтан улсын ванган чансан илчилгээжээ. Ямар хэлтэй ирэв? Хаан танд уламжлах айлтгал буй. Алтан улсын жинжин Ванган Чинсаны элч. Ёсыг улдагсан татарыг ёслуулан дайтах зарлиг авч. Уулгалан байлдах үед улзоо дутаалаа хэмээн Ванган Чинсан жанжин танд хэлүүллээ. Хост шүтэн шурхан орж хороо бэлгэлт байгуулав. Эцэг өвгдөөс зөвшөлдсөн элтний найлтай үгийг санаж хүч хавсран туслахыг хичээнгүйлэн гуйя.
Ванган чансан өчүүхэн намайг дуудах болсны учрыг нэг л сайн ухахгүй байна. Алтан улсын Эрдэнэ хурц мэгүүжин сүлтийн өнгөцөг нэмгэнсэн эсгийн турхтны хэзэн догсон сүрт баатар жанжин агуу Тэмүүжин таныг бидний анд тул туслаар ирнэ хэмээн хэлэлцэж байхыг би өөрийн чихээр сонссон билээ. Элчиг ундалж амраа. Зэлэм. Хорч зайран мухлай Свед хасар нарыг овон дээр дууд. Мэлгүүдэ. Чи морьтой байна. За. Этний өсдөд айсан татарын ялыг тож суугаа. Он дуулгалан дотлож хүм малыг зовоосон нэгэн ял буй. Найрсыг хэмээн хууч байчиж Амбуга хааныг алтан хүмүүсд өгч хөнөөсөн бас нэгэн ял буй. Есүхэ баатар эцэгт хор өгч хөнөөсөн хамгийн хүнд ялыг асууж байлтыг. Татарууд мэгт муу аргаараа тэднийг барьж аваач өгөөгөө бол тэд хэрхэн тэгж чадах. Алтан улс чинь бидний дайсан биш билүү? Хавцсан үүдтний бүс торг цай төмөрт хууртаж алтан улсын өмнө сөгдсөн татаруудаас өшөөгөн авах аяттай завшаан тохиолдож байхад бид гараа хөнхөж суух гэж юу? Алтан улс хэзээний санаа буруу. Монголчуудыг хүчрхэг байхыг ямагт үлхүүсэн. Тэд биднийг татаруудтай цахилдуулан тэнхлийг барахч хийж байж бас магад. Эзэндээ боргосон нохойг залхааж өгвөл эзэн чамайг хүндлэнэ. Өөсөнд ходог гихчээр ганц мэгүүжийн сүлтийг дарахын төлөө бусад лугаа хүч хавсарвал хамаг Монголын нэр нүрэнд ич шүтэр босуу. Харийг бас бол хатад эмсэн ойлуулахад хүрнэ. Татарын хүн олон омог ихтэн дээр Эрдний дайнч аймаг. Алтан улс хэдийгээр бидний дайсан ч гэлээ энэ удаа би тэдэн туслахыг зөвд үзнэ. Холыг харж өөчөө бод. Тэдэн туслууд бидний хооронд найрсах зам үүсч зүүн зүг амгалан болно. Гадаа амгалан бол гэртний төхнүүлэхэд хялбар. Тойрол эцэг Жамууханд хоёрт хүч хавсрыг хэмээн элч довтлого. Жамууханд ирсэнгүй дээ. Зурга ханаа. Ганцхан хүлээвэл яасан? Тэр жилвэд хурдан мэрэгдэг дайлаар олзохтаа. Жамуухантыг батхан варчад 3 хоног хүлээлгсэн шиг бодогдов. Надад ирэхгүй болох юм санагдав. Хаантаа над сүтэл мэгүүжин сүүт шивэлж ванган чалсан эсрэгээр хүрээлэл бидний хүлээж байна. Хүлээж болов биш үү? Тохиогон астай.
цэнгэргээдэл үрээгээ тат. Орондоо! Эрхэм дээд сэзэнт минь тэдэнд өөрийн улсын цол хэргмийг хүртээвэл алс хэтийн их үйлсэд нэмэр болгосон болов хэмээн өчөөхөн би бодно. Намайг сонход тэднийг бус нүүдэлж иргэдээс сэтгэлийг олж чадсан эрхэм жанжин таныг л харин шагнах учиртай. Дотоодын самуун ихсэж сэтгэл түгшээсэн энэ цагт гадны аюулыг эвээр тогтооно гэдэг цайз хэрмийг зузаадахтай адил. Би яах вэ эзэнтэй минь? Төр амгалан байвал миний шагнал тэр. Нүүдэлчний аашийг танаас өөр хэн сайн мэдэх вүлээ. Тэдэнд таны хэлснээр ван цол олгоё. Эзэнтэй минь хоёуланд нь адил цол олгож яаж болох вэ? Тэгвэл хэн илүү зүтгэснийг шагная. Хаан та тэр бүрч болохгүй. Яагаад энийг шагнасан хэрнээ намайг эс шагнав хэмээн сэтгээд хожимын өдөр бидэнд өсөрхөн. Харин нэг нарай жаахан илүү шагнавал атаархаг сэтгэл сая төрнө. Атаархал байгаа цагт ямар ч ус хоорондоо нэгдэж үл чадна. Миний бодлоор бол хэрэдэн тооролд ван цол шагнавал ямар ав? Мэргэн жанжин таны холж бодвол миний сэтгэлийг уужруулж байна. Тэрний нэрийг хэн гинэ? Нэр нь Тэмүүжин. Тэрэнд чавд хуары цол олгоё. Миний их цэргийг удирдах татаруудыг мэргэн ухаан эр зоргоор хөнөөсөн жанжин чамайг би уугаар шагная. Их хуанди та төм наслах болтугай. Ой, аюу хүн бэ? Би жамуухнаа итэ уулзах гэж яваа. Наад чинь яах гэж юм биш. Хараа нөө. Би лай тэл хүрэх хэрэг явж байна. Та нар намайг жамуухнаа итэ төргөн уулзуулаад байна. Юу юм бэ? Жамух та намайг хөрсөв. Би татарын алчуу баатар байна. Мэгүүжин сүлтийн их цэргийг алтан улсын вангунчинсан Торил хаан Тэмүүжинаар хүч хавсранд дайрч би өөрийн үнэш нөхдөй хамт танаас аврал ирэхээр ирлээ. Эцэг би тааш намайг танихгүй байна гэж үү? Таньж байна. Зээрэн хавцалд намайг боомлуулах гэж байхад танайг мэгүүжин сүлт. Хүчин туслаар ирээгүйг би бас мартаагүй. Тэмүүжин тэрнийг дарахад намайг хүч хавсраач гэхтэн. Миний очоогүйч үнэс ихтэй.
Үүнийг би яахан мэдэх вэ? Мэгүүжийн сүл далагдаж би өөрийн шилдэг 500 эрсийн хамт танд гүчээ өгөхөр ирлээ. Далай тусал нэмэр болох болов. Хэрхийг та өөрөө мэд. Тэмүүчин тойрол 2 татаруудад айтаж хүчинд оройтсан байх учиртай. Татарын Алчууватар хэдэн зуун цэрэгтэй ирсэн байна. Хэрвээ Тэмүүчний эсрэг олонний санааг эргүүлж чадвал Афу Тэнгэр усын хаада эдний тангарыг сонсохдоо Жадран огийн жамуухыг сэцэн ханан нэрдэж бүр хаан өргөмжил сугаа Цол энэмэт тандгахтаа Эртний өст алтан улстай сүлбээлдэн өвөг дээдсийн гэрээсийг эвдсэн Монголын ихэнх аймаг энд байхад өөрийн биеийг хамаг Монголын хэмээн өргөмжилсөн миний дүү тайчрын амийг хороос олон ялыг дурдж Тэмүүчний голомтыг самрыг Жамаахан бид хоёрын эвэвдэрч тангараг тасарлаа. Наймныхан тамрыг ирж илгээсэн элчин хариу олох. Алтан улсын энэ ашч хотл. Зүйн үед алангой ээжийн багалсан сум мэд бат байх нь эрхэм юмсан. Эзэнтэй Рууд мангуудын жарчуудаа хуулиарнаар жамуухаас салж хөвгүүттэйгээ хамт ирлээ. Тэднийхэн хоорондоо эвдрэлсний эцэст эргүүн мөрний агуу нугад жамуухыг гүр хаанд өргөмжилсэн байна. Одоо бидэн лүү дайлаар их гин. Хойшоо нь үсэн үл эргэж ордог жамтай. Эзэнтэй Рууд мангуудын жарчуудаа хуулиарнаар жамуухаас салж хөвгүүттэйгээ хамт ирлээ. Тэднийхэн хоорондоо эвдрэлсний эцэст эргүүн мөрний агуу нугад жамуухыг гүр хаанд өргөмжилсэн байна. Одоо бидэн лүү дайлаар их гин. Хойшоо нь үсэн үл эргэж ордог жамтай.
би ингэч хэсэг гэж бодсон юм аа. За яах вэ? Дайдахын үдийг тэд нэгэнд нээсэн хойно дайдах л болж тээ. Тойрол эцэгт хэл хүргэж элчийг довтлох. Өглөө хуралдааг зарлаа. Осооч. Чэлэг. Үүнээс хойш чи нохоо биш. Хүн. Хоёр хөл дээрээ явж бай. Жамуухын ангавай хаанэр хэнийг хэмбэ эк хамаг Монголын хаан Чингис Хэрэгдийн Ван хааны мандавай хаадарын хаанарын хоромцог саапгийг хурааж хатад эмчийн надад явж байна. Өдрөө хэж гадраан тавлагтун сонсогтун аргашин Орхимуданарнаа хүйтэн удын хөндөд эргцэн эмгчнэн өдсөвэ хантда аргашин Орхимуданарнаа хүйтэн удын хөндөд эргцэн эмгчнэн өдсөвэ өдсөй Тэр юу болж байна? Жамх сүр бадруу. Дэмий мордын хүчийг барж байх. Сүвэдэ. Би чиний шилийг үзмээр. Хаан Тэмүүжин тэнгэр нэргэж хурвууга дөнгөрмөгт Цахууртын оройд тохиосон. Тэр цаг таныг цэргээ хөдөлгөж Жамуухын бүкснөөс охиноо хэмээн хэлүүлжээ. Одоо яг Жамуухын тэнд аатар бууж байна. Тохиосч юу? Үгүй байна.
Тэмүүжин ан тийм хар санаатай. Өөрөө газрын сайжин цуучаад биднийг харин бүхсэндээ оруулж ачааны хүндийг өөрүүлэх гэж байгаа нь илүү байна. Жамуух хэрэг зүгтаах юм бол бидний хүнс хоол ачаа хөсөг бүх юм сүрэх бол тэдний самаас зайлах хэрэгтэй. Тэмүүжиний санааг би зөв гэж бодож байна. Хөөчний ачаа өсгөө зайлуулъя гэдэг ч үнэн. Үгүй ээ. Цэргээ холдуулъя. Хаан эцэг минь болгоон сойрох. Би зөвхөн ачаа өсгөө аврыг гээгүй. Хэрээд улс мөх хаюултыг хэлж байна. Цэргээ татъя гэж юу? Болохгүй. Тэмүүжин ганцаардна. Жамуух таны хүн биш. Шинээр иргэж зогсчих битнэ. Дайсанд бүхсэн харуулж өгөх шиг гутгам шиг үгүй. Хаантаа лохоосч байна. Цэргээ хөдлөг.
юу наатах. Муу хар бол чи харж яваагүйгээс хэний боллоо. Тэр усалсан ахуул хар толгой чинь нохой хоол болно. Мэдүү? Хаантан гин дэлдээ суудаа дахин орсон. Өчүүхэн би хааныг хорж яаж дийлэх вэ? Хаан байсан бэ? Бид хаант байсан. Тэр битгий хаант надад Жамуух Ван хааны ачааг өсгөр очиж бололтой бидэнд хэл хүрэх гэсэн. Бид эргэс дахиад билгүүдэд хэл хүргэчээд иртэл тэд алга байсан. Жамуухыг эзэг даран хөөсөн одны дотор хааны тух харагдаагүй. Танар ирээч! Танар юу ангууд юу? Битгний бид эргэтнийх нь яава. Муусаа. Чарна хойнот. Моосч хөрхрээд байсан чиний өнөө амг бардам үгцэн яла. Гачаскон. Ямуухын хөлөөс сайжуулна гэж байсан ч айлуу. Одоо үд юугаар өл залгаж хөлсөд гин. Батгахталж. Тэргүүж яваалаа. И бодсноос ухарч. Хамбын баруун гар болж ороод алчуугийн хүчийг сарниулсан гэлээ. Тэмүүжингээс хэл ирэхэд хожимдсан байсан. Жамуухыг тийм түргэн зайлна гэж огт би санссангүй. Алчуутай зурлаж байж ачи хосог ахта умартсан байлаа. Хаан эцэг намайг яллагтун. Чи өнөөдөр чухам чэжин суусан тэр мэт байна. Уулаас өгдөлтгөө хардаа. Энэ. Одоо чи яв? Сэргэм хэл. Ямуухын морийг өшсгөө. Удахгүй илэр болно. Одоо гайгүй. Гайз. Зэлэм. Хаана. Ахмын. Яач хонч. Энд юу хийцсэн? Шөнөний сандарсантай холоосгож ятаагүй юм. Хаантан хүзүүний хоёргүй явснаас ийм боллоо. Моцос гарч. Доктор минь сарвал болов. Явсва. Эцэд биш шилсүү. Та нар хаанахыг сайтар харгалзаж байгаа. Мэд. Хаанахын шархаа хуулсан ялыг хаан илдаар болоод өөрөө сүг. Ийм л явдал боллоо.
буруу хар. Ээжтэй хүн өгтгүй юм гинлээ. Бүкэн тэнгэр хөрш. Энэ үрлээс хаан хүүд аршаанд уусгаад өгөөрэй. Тэмүүж хөх хинэггүй шүү. Үлдсэн энэ миний хөх хямгадаар. Та нарт хэрэг бол. Ээж нь ямар мөнх биш. За, түргэн морт. Монголын хаан Чингис эрслүүд айсны зүрхийг мохооч Зевсгийг хэмхлэв. Хэрв та нарын дотор өршөөд ирэхийг үл хүсэж байвал даруй гарч ир. Эднийг эзэн Чингис хаан Тэнгэрийн тааллаар болгохыг зарлиг болгов. Үлдэсний амийг хэлтрүүлж албатаан болгоно. Хүйтэн ууланд байлдаж ах үед миний байлдааны амцхан хул морины аман хөцөг хэн шарах тулсан бэ? Хаан эзний амцагаан хул морины аман хөцөг хэн шарах тулсан? Хэмп. Тэр бол наашаа түргэн хүрээд ир. Бэрсүүд аймгийн 6-даа би харавсан сумаа хаа тусахыг мэддэг билээ. Ам цагаан хул морины хүзүүг биш. Таны хүзүүг онсон намайг алай гэвэл ал. Алгын чинээ газрыг алга болгож өмхөрүүлэх алд бие минь байна. Аврыг эд санаад ами минь өршөөвөл цээлийн усыг цалигтал цэгэн чулууг хагартал чин зоргийг барьж Чингис чамд туслая. Юугнэ? Үүнийг судал. Зургата чи сонс. Миний морины аман хөцөг зэвэр харавсны чин төлөө чамд зэв гэдэг нэр өгье. Мэдүү.
Хаантан би өөрийнхөө харуулсан сумыг хаа тусгийг андахгүй мэддэг байлээ.